Онцгой царай төрөх өрөмөц сэтгэж жүжиглэлээр хүн бүхний анхаарлыг татж чаддаг нэгэн бол яалтч байхгүй Johnny Depp билээ. Энэ удаагийн кино товчлолоор та бүхэнд Halloween баярыг тохиолдуулан миний ярьж өгөх кино бол тэртээ 2012 онд буюу яг Amber Heard-ийг үерхэж эхэлдэг жил гарч байсан Dark Shadows гэх инээдмийн мөртлийн аимшиг киног ярьж өгөх болно. Би өгөн бүлээн самарыг ярьж өгөх гэж байсан л да. Даанч альч юм зүйл болчлоо. Ингээд кино товчлоо эхлүүлээ. Кино 1760 онд Английн Ливерпулээс Америк руу загсны бизнес эрхлэхээр явж байгаа Коллинсийн гэр бүлийн хэсгээр эхэлдэг. Энэ жаахан хүү бол манай киноны гол дүр болох Барнабас юм. 15 жил өнгөрөхөд тэдний гэр бүлийн бизнес нь цэцэглэн хөгжиж, тэр авиг Коллинвуд хэмээн нэрлэх болсон байдаг. Барнабас гэрээхээ зарц бусгүйтэй учраар ургуулах болсон ба түүнийг нь Анжелик гэдэг. Анжелик түүний эд хөрөнгөнд нь шунаж, Барнабасыг өөрийн болох гэхэд нь тэрээр татгалзаж, үүнд нь хорсон Анжелик аав ээжийг нь хар домоор хорлож өгөө идэг. Аав ээжийнхээ өхлийн дараа залуу эзэнтэн маань хар шидэнд автах болж, гисэн ч түүний түнэр харанхуй, уй гашууган гэрэлтүүлэх нэгэн бүсгүй орж ирсэн нь Жосед гэх аваа байдаг. Тэд бие биедээ сэтгэлээсээ дурлаж, гэрлэг басныг нь харан суусан Анжелик тэдэнд мөн л орсож, дахин ард тумаа ашиглан Барнабасыг хайрлсан хүн бүрэн нүх хараал хийдэг. Ингээд хар шидэнд австулсан Жосед хавслын ирэм рүү алхан Барнабасыг яг ирэх мөчөд намайг авраач хэмээн усран нүхдэг. Барнабас түүний муу адил ардаас нь өгөхөр шулууд нь үсэрдэгч даанч өгдөггүй. Учир нь Анжелик түүнийг өгшгүй мөн холгож, энэхүү зовлонд нь өөр тарчлан зовоохын тулд мөнхийн амьдралтай вампир болгоно хараасан байдаг. Мөн тэрээр нутгийн иргэдэг хайрт бүсгүйхэн нөхөл буруутхан төрхөөрж, үрд мөнх авсан заажулдаг. 1972 он. Саяны явдлаас хойш даруй 200 жил өнгөрсөн байлаа. Жосеттэй адилхан нэгэн бүсгүй галт иргэнд суун, Коллинвуд руу явж байгаагаар үргэлжлэнэ. Түүнийг цайцад ирэхэд гэрээ үйлчлэх залуу тосч авдаг. Барнабасыг үгүй болсноос хойш даруй 200 жил өнгөрөхөд түүний залгамжлагч нар нь санхүүгийн хувьд нэлээд хэцүүхэн болсон байдаг. Одоо энэхүү аршийг эзэмшиж байгаа нь Элизабет гэх энэхүү бүсгүй болно тэдний үеэлүүд юм. Охин өөрийнхөө нэрийг Вики хэмээн хутлааж танилцуулдаг. Түүний эндэрсэн шалтгаан нь Элизабетийн дүүгийнхэн хүү болох Дэвидэд хичээл заах. Орой олны цаг болоход тэдний Крифи гэр бүлийнхнийг бидэнд харуулдаг. Рожер, Элизабетийн хүргэндөө энэ төрсөн охин нь болох Каролайн. Энэ Рожерын хүүгийнх нь эмч Жулия. Мэдээж энэ нөхөр бол Вики асраа хамгаалахаар ирсэн. Багш нар нь 7 хоног тестэггүй гэх Дэвид юм. Тэдний гэр бүлийн харилцаа угаасаа ямар ч авах юм байхгүй. Жишээ нь ингэж байгаа байхгүй юу? Lost your boat to normal hire. And David's mother's at the bottom with one of them. Дэвидийн ээж нь 3 жилийн өмнө нас орсон юм билээ. Гэхдээ Дэвид үүнийг нь ерөөсөө хүлээн зөвшөөрөх битгий хэл тэр амьд. Би түүнийг мэдэрдэг. Надтай дандаа л юм ярьдаг гэж байдаг. Вики тэтэнд таалагдах гэж юм уу? Би сүнсээ идэхт итгэдэг. Сүнс бол өөр хэмжээстэй байдаг. Зөвхөн онцгой хүмүүст л харагддаг гэж хэлэхэд нь Элизабет түүний яриаг нь зогсоодог. Үүний дараа Вик өрөөндөө орон хувцсан интернет цэгцэлж байх ба ардан даав нь өмөрсөн Давид түүнийг цочоох гэж зогсож байдаг. Викч Халлоуинд ч бэлэн болчихсон байх шүү хэмээн даавг сөхөхөд Давид биш Жосетийн сүнс байх ба тэр ирэх гэж байна хэмээн цааш явсаар авчлал руу жогоотой адил шал руу үсрэн алга болдог. Киноны хэсэг солигдоход барилгын ажилчид газар ухаж байгаад нэг нь авс олно. Дотор талыг нь нээж үсгэд дотроос нь Барнабас гарч ирнэ. Намайг үнэхээр уучлаарай. Гэхдээ та нар намайг ямар амар зангаж байгааг төсөөлөхгүй хэмээн тэднийг бүгдийг нь өгөө хийдэг. Тэгснэ Макдоналдсын зарлалын самрыг харснаа чөтгөрийн гэрлээ нэнтэргээд орчин үеийн амьдралтай танилцж нилээд удаа налхсны эцэст өөрийн бүтээн байгуулсан харштай ирж байгаа нь. Тэрээр өөрийн харшийг нь яаж өөрчлөх нь нинвэ хэмээн гутран зогсож байхад цаа талдан гэрээ үйлчлэгч Вилли архиудсан дуулаад явж идэг. Барнабас түүн дээр очинд ховстож өөрийн барилгаа болгоно. Одоо хэдэн он болж байгаа? Хийн харшаад амьдарч байгаа гэд бүгдийг нь асуугаад өөрийгөө цэвэрлүүлж бэлдүүлэн цайз руу орохоор болдог. Тэгээд өнцөг болон бүрийг нь тентхийн хамгийн шилдэг гар урчууд болно. Үнэтэй материалуудаар ингэж хийсэн, тэгж хийсэн гэд гайхуулаад явж байхдаа Дэвид Каролин хоёртой уулздаг. Тэдэнд өөрсдөө Барнабас Коллинс гэдгээ хэлэн гар барих гэхэд нь Элизабет ирэн зогсоодог. Угаасаа хөшөөшиг царайтай баг ирээд хүүхдүүдийн гар барих гээд байхаар тэгэн штэ тэ. Тэдний гэр бүлийг хараагцсан гэж хүмүүс ярьдаг юм билээ. Шолом, ад чөтгөр гэх мэт домгууд ярьсан янз бүрийн зэллэгч нөхдүүд тэдний дэр нь хараалыг нь зайлуулж өгнө энэ төр гэж зөндөө урдсан болохоор Элизабет түүнийг энгийн нэг залгиж байна гэж бодоод ерөөсөө итгэдэггүй. Харин Барнабас өөргөө тэдэн шиг биш. Би энэ харшийн өнцөг болон бүрийг өөрийн бишигээ сайн мэднэ гэд нэг нууц өрөөний хаалгыг нээтэл. Барнабас өөрийн тухай юу мэдэх вэ гэд Элигээс асуухад түүний өхлөөс бусад бүх нууцыг мэдэж байдаг. Гэхдээ зүгээр нэг домог яриа л гэж боддог юм билээ. Харин Барнабас өөргөө хизээч өгөөгүй болохыг түүнд хэлээд бас өөр хэнийг мэдхгүй нууц ангил руу түүнийг дагуулн ороод өөрийнхөө жинхэнэ нийт баялагийг үзүүлдэг. Тэгэд мэдээж тэр хоёрын нууц нь зөвхөн тэр хоёрын хооронд л үлдэх болно гэсэн амлалтыг бие биедээ өгснөөр Барнабас 200 орчим жилийн дараа гэртээ эргэж ирж байгаа юм. Маргааш өглөө түүний 3 дугаар Барнабас Коллинс хэмээн гэр бүлийнхэндээ танилцуулдаг. Дундад зүүнний үеийн Европын ноёд олон хатагтай нар нь ордны ёс, дэг маш өндөр боловсрал олон мэдлэгтэй байсан. Тийм болохоор Барнабас айхтар ёсоргуу
Хоол энтер болон хүмүүсийнхээ харилцаанд ерөөсөө дасч өгөхгүй байдаг. Гэтэл тэдний эмч нь ирснээр Who the hell is this? тэдний гэр бүл бизнесийн ихэнх хэсгээ Анжел Бэй гэгчид ихэнхийг нь алдсан болохоо хэлдэг. Харин Барнабас тэднийг бүгдийг нь эргүүлэн авч гэр бүлийн бизнесээ дахин сэргээх хэрэгсэн гэж тэдэнд хэлдэг. Тэгж явахдаа Викиг орж ирж байгааг харна өөрөө ирэхгүй Жосет хэмээн андуурдаг. Угаасаа усны тусал шиг адил болохыг нь таагээд харсан шүү дээ, тий. Тэгээд танилцж дуусныхаа дараа шуудхан ажилдаа орно. Сүүгт ирэх бэлтгийг тэднээс хүсдэг. We don't have horses. We have a Chevy. Харин тэгсэн тэдний бизнесийн ихэнх хэсгийг нь авсан гэх Анжел Бэй гэгч нь өнөөх чулан байлгүй яах вэ? Тэрээр ажилд ирэхдээ өмнөх шон болсон хэдлагын талаар дуулаад ослын газар очин Барнабасыг иргэрсэн байна гэдгийг мэддэг. Үүнийхээ дараа шууд л Барнабастай уулзгаар харшд нэрнэ. Тэрээр хотын канцлер болтлоо томорсон бөгөөд Эли түүнийг унтсан болохыг хэлэхэд өдрийн цагаар уу гэж явждаг. Барнабас өрөөнөөс гарч ирэн эхэндээ түүнийг таньдаггүйч гар барсныхаа дараа Анжелик юм байна гэдгийг мэддэг. Тэд дээшээ гарч ярилцгаар болоход Анжелик шууд л Барнабасыг үнсээд авдаг. Мөн эсгийг нь шалгаж байгаа гэх юм уу? Барнабас надад юу хийснээ мэдэж байгаа үсттэй. Миний хайртай бүсгүй хөнөөж авсанд 200 жил харсан гэхэд өнөөх нь тоох ч юм байхгүй. Мөн одоо энэ газар бол миний мэдлэг болсон. Эргээс үүдэртээ тавтай морил залуу мөн хэмээн гарч оддог. Барнабас түүний өдөөс юу ч хийж чадахгүйгээ мэдэн готрон сууж байхад Эли ирэн түүнийг хэн байсныг нь сануулад хөөрхөн хатгаад авна. Харин Элиг үг түүний зүрхэнд нь тусаж Анжеликээс өшөөгөө авахар болж ажил төрөлдөө шамтан ордог. Хамгийн ихэнд овоохоо шиг болсон хашиг цэвэрлэж цэгцэлснийхээ дараа үйлдвэрлэлөө очдог. Ингээд боо ажил олсны эцэст Коллинсийн бизнесийг буцаан сэргээж бүхий л загсчдын босс гэх Ахмад Кларентэй очиж уулзахад жүжигчнийг таньж байгаа үсттэй те. Алдарт бүгшнийсний гурвалсан бүтээлийн Саруманы дүр тоглодог домог жүжигчин Кристофер Ли сууж идэг. Барнабас түүн тохиролцоо хийя гэхэд тэрээр энэчтэй тохиролцсон. Би тохиролцоондоо үнэж хүмүүс амлалтаа зөрчихгүй гэд юусоо алгаадаггүй. Харин Барнабас чинь вампир шүү дээ. Түүнийг ховсцож хид хідэн Ахмадтай холбоо тогтоолгож авахар болдгийн. Үүний дараа Жули эмч түүнтэй ярилцаж байгаа товсцоор болж вампир гэдгийг нь олж мэддэг. Мэдсэн даруйдаа Эли дээр ирнэ. Чи вампирыг гэртээ байлгаад галзуурч хаяа гэж сүржигнэн нь орж ирэхэд нь чи сэтгэл зүйч үсттэй. Өмнө нь вампиртай тарж байсан уу? Бишрмээр бишгээч үү? Чам том боломж байна гэж түүнийг аргалцгалгүй яах вэ? Яалтчгүй Барнабасын цусны тасархай. Вики өмнөх сүйд бүсгүүдээ нь яг адилхан байгаад байгаа болохоор Барнабас мэдээж дотносох хүсэлтэй. Тэгээд өөрөө угаасаа 200 жилийн өмнөх хэд туучинсаг сонин нөхөр байгаад байгаа болохоор орчин үед ер нь яаж эмэгтэй хүнийг татдаг юм бэ гэд Каролинаас зөвлөгөө авахт нь өнөөх нь хачин бан дээр нь туудаж нэг юм зөвлөгөө өгнө. Тэгээд эхлээд түүнийг Вики тестмаар байгаа бол яваад хэдийн ингийн үнтэй яриа өрнүүлээд ирээ гэснээр одоо энд орчин үеийн яриа сурах гэд хэсэг нөхдүүдээр ирчихсэн байгаа байхгүй юу? Baаш нөгөөдөл нь ингийн гэхээсээ илүү тамхи татангаа илтгэвэг ярьдаг гарууд байгаа. Тэгээд өөрийнхөө хин ч итгэхэргүй түүхийг ярьж байснаа уучлаарай. Би гэхдээ одоо бүгдийг чинь алхаас өөр арга алах та гэд бүгдийг нь очгож байгаа байхгүй юу? Үүний дараа Жули эмч түүнийг шинжлэх ухааны аргаар иргэн хүн болгох туршилт хийх гээд байж байдаг. Бас түүнийг мөнхийн залуу байх энэ бэлгнээс яагаад татгалзаж хүн болох гээд байгааг чинь гайхмаар юм. Намайг харалтаа. 1 жил өнгөртөл залуу төрхөө алдаж бүр түүнээс 2 дахин урдаар согтууны гин шиг харагдаж байна гэж хэлдэг. Үүний дараагаар Барнабас Викитэй баг зэрэг яриа өрнүүлээд авна. Барнабас Викигээс чи Дэвидийг ээжийнхээс үнсийг харж бас ярьдаг гэдэгт нь итгэдэггүй хэмээн асуухад миний тал хэсэг нь түүнийг анхаарал халамж хэрэгтэй хүү гэж хардаг. Харин нөгөө тал нь ертөнцид бидний ойлгохоргүй жишээд үхэл хөв давлан гих зүйл байдаг гэдэгт итгэдэг. Түүнийг аз жаргалтай болгож л байвал бусдын юунд итгэдэг байх нь тийм чухал гэж юу хэмээн хариулдаг. Харин энэ хооронд Энжи багны хувьцаа эзэмшигчтэй уулзч байдаг ба тэд Барнабасын шинээр нээсэн пүүсэн тийм ч том биш. Нийглээгээд юуж өөрчлөгдөхгүй хэмээхэд Энжи ихэд дуурлана. Бошартын гэр бүл 200 жилийн турш заслагдсан. Миний хэлэнцээ хэм бизнесийг амиа золин байж бий болгосон. Бид түүнд ийм боломж олгож болохгүй. Би өөрөө хилцээр хийхээр явъя хэмээн Барнабастай уулзгаар явдаг. Тэгээд түүний компанийг нь худалдаж авах санал тавьдаг. Барнабас гэр бүлийнхээ нэр хүндийг мөнгөөр худалдахгүй гэсэнд түүнд 175 сая долларын санал тавьдаг. Одоогийн ашаар 13.5 сая доллар буюу Монгол мөнгөөр 49 орчим тэрбум төгрөг гэсэн үг. Харин Барнабас огтхон хэрэгэлцэхгүйгээр чөтгөрлөгөө танил гэж хэлдэг. Харин Анжелик түүнд хандаж ингэж тэрсэлхийн оронд хамтруул яасан юм бэ гэхэд хэрвээ би татгалзуул яах вэ гэхэд нь тэгвэл би чиний хайртай бүхнийг чинь устгах болно. Ялангуяа Росеттэй адилхан харагддаг нэгнийг би чамаас өхөн хайрыг л хүсэж байна гэд тэр хоёр барилцгаана. Хэдий их барилгааны дараа ч гэсэн Барнабас түүний хайраас дахин нэг удаа илтгэр татгалцдаг. Харин Анжелик хэрвээ би чамайг өөрийн болохгүй бол өөрөө устгах болно гэж хэлдэг. Доктор Жулия Барнабасын бие рүү хүний цус шахах туршилт хийж байдаг. Даанч тийм ч үр дүнтэй харагддаггүй. Энэ хооронд Вики хард арж байдаг бөгөөд түүний зүүдэнд бяцхан Вики өөрийн хүүхэлтэйгээ тэрвэрэн сүнс найзтайгаа ярилцаж байдаг. Үнийг нь харсан эцгийнхэн хүүхдээ галзуугийн эмнэлэг рүү явуулж байдیں۔ Викиг зочин сэрхэд хаалган дээр нь Росетийн сүнс ирчихсэн. Надад туслаач хэмээн түүнийг дууддаг. Росетийг дагаад очиход надад туслаач гэснээр доошоогоо унчтэй. Маргааш өглөө Барнабас бидэнд том бөмбөлөг хэрэгтэй. Хотын хамгийн том үйлчлэгийг зохион байгуулнаа гэд байж исэн. Жулия яагаад ч юм гараараа нүрээ таглана. Хүшгээ хагааж хэмээн ширээн суудаг.
Мэдээж зочдыг хөгжөөхийн тулд хэн нэгнийг дуудах ёстой гэхэд Alice Cooper-ыг дуудахаар болдیں۔ Rocky хамгийн том төлөөллүүдийн нэг шүү дээ. Тэд итгэдэггүйч үнэхээр Alice Cooper-ыг өдөржлөгтэй авчирч чадсан байдаг. Барнабас Вики Кайн дээд давхарт гарахт нь үүдэнд нь Дэвид зогсож байх ба аав түүнтэй ярилцахаар дотогш орсон. Энийг ч битгий оруулаарай гэсэн гэхэд нь Барнабас хүүг ховстож холдуулаад цонхоор нь харахад аав нь хүмүүсийн халаасыг ухахаас гадна нийгэм ихтэйд учир ургуулж байдаг. Carolyn энэ хооронд бас Кэрийн зангаа гаргаад ээжээ аав ачсан юм. Тэр гэртээ эргэж ирэх үү гэснээр яваа наачтай. Барнабас Викийг тагтан дээр байхад нь олдог. Вики түүнд яагаад ч юм би чамайг өмнө нь мэддэг байсан юм шиг санагдаад байна. Энэ газар намайг чам руу татаад байна. Гэхдээ миний хайрлсан хүмүүс хизээч намайг эргүүлж хайрлаж байгаагүй гэж хэлдэг. Аав ээж нь бусдаас өөр гаж охинтой байснаас охингүй байсан дээр гэж шийдээд түүнийг асрамжийн газар руу явуулсан байдаг. Тэн түүнийг имшлэг гэж цахилгаанаар цохиулах гэх мэтээр янз бүрээр оролцсон ч тэрээр найз сүнсээ харахаа ерөөсөө болоогүй. Ингээд тэрээр имлэгээс оргож хаа нэгтээ очих газар хайж явахдаа найз сүнснийхээ зааж өгснөөр Колумбид руу ирсэн байдаг. Мөн түүнд энд байх нь хизээж байгаагүйгээр хамгийн сайхан байгаагаа хэлэхэд Барнабас түүнд эцгийг чинь хийсэн зүйлээ түлээ тамд унах ёстой гэж хэлдэг. Мэдээж ийм халахуу үдшилэг болж байхад Анжеликийн өгж дутгав. Вики Барнабас танд нь би амьдралынхаа ихэнх хугацаанд яг л гэрчиг мэдрэгддэг. Намайг хайрлах тийм л газрыг би үргэлж хайдаг байсан. Харин одоо тэр газар нь Колумбид гэдгийг болж мэдлээ хэмээн Барнабасыг үнсдэг. Мэдээж тэр хоёрын үнсэлцэж байгааг Анжелик нууцаар харах бөгөөд аимшигтай төрх гарга нь эргэж хардаг. Өглөө нь болоход Барнабас би туршилтаа яарвчлуулах шалтгаан гарч ирлээ хэмээн эмчийн өрөөнд орж ирэхэд өнөөхөн Барнабасын цусыг өөрлөгөө туслаар хийж байдаг. Тэгээд л өмнөх хэсэг дээр нарнаас дайжаад байсан байхгүй юу? Эмч түүнд бүгдийг нь тайлбарлая гэсэн ч өөрийн гэр бүлээс нь урвсан гэж үзээд түүнийг үгүй хийдэг. Цогцгийн Вилли Дамт зүүн далаа тайдаг. Үүний дараа Барнабасын нууц өрөөний түлхүүрийг Рожер хайгаа зогсож байхдаа түүнд баригддаг. Барнабас Элигийн дэнсний өрөөг онгойлгоод энд хулгайлах зүйл байхгүй хэмээн түүнд үзүүлэхэд би нүрийг хайж байсан юм а гэж бодлоо хэлэхэд нь Барнабас түүнийг ханаж шахах өргөөд энд үлдээж Адамын хүсдэг аав шиг нь байх. Эсвэл эндээс хангалттай мөнгө авна. Дахин хулгай хийхгүйгээр хизээж эргэж ирэхгүй байх хоёр сонголтыг өгч тэрээр мөнгийг аван Дэвидийг орхины явах сонголтыг хийдэг. Дэвид аав нь орхиод явсанд гомдонгүй орохдоо Виллигийн шатыг хөндөж дээрээс нь шилэн бөмбөлөг унахад Барнабас түүнийг ирнэ аварч нарны гэрэл гарахт нь хувцсан шатаж байгааг бүгд хардаг. Тэрээр Вики рүү алхах мөчөөд Вики түүнийг хараад айн нүрээ буруулан холдно. Ингээд Барнабас Анжелик дээр очино хараалыг нь хариулж өгөхийг гуйдаг. Гэвч Анжелик аль хэдийн бүх зүйл оройтсон. Мөн Викиг өмнөх сүйд бүсгүй шиг нь хавслаа сунгаж болохыг хэлнэ. Түүнтэй хамт үүрт хамттай амьдрах, эсвэл авсандаа орох сонголт өгдөг. Харин Барнабас надад төлөвлөгөөгөө хэлсэнд баярлаа хэмээн хаалга нээхэд үүдэнд нь авс байх бөгөөд Анжелик түүнийг авсанд хийн дахин олон зуун жил хорхоор олно. Түүнийг хамтрагч нарынхаа хамтар машинд очино. Замдаа тэдний үйлдвэрийг дэлбэлдэг. Хуучин Коллинсийн барилгад Барнабасыг авч ирнэ. Дахин хэдэн зууны дараа уулзъя. Чиний хайртай бүхнийг үгүй хийх болно хэмээн авсыг хаана явдаг. Гэсэн ч хэсэг хугацааны дараа Дэвид түүнийг олж ирнэ. Авснаас чөлөөлдөг. Ээж нь түүнийг энд байгааг хэлсэн гэж тэргэлдэг. Энэ хооронд галыг унтраах гэж ирсэн хотынхны өмнө Барнабасын хүмүүсийг үгүй хийсэн гэх үгийг хүмүүс чанга эргчээр сонсгож Барнабасын гэр бүлийнх нь аллагаар бизнесээ босгосон. Миний хотод хэн ч ийм зүйл хийх хэрэггүй хэмээн ард иргэдийг түрхэрдэг. Тэгээд хөөрхий Виллиг наадах чинь галт явсан. Тэдний нэг нь байна. Бариад ав хэмээн заагаад өгчөгдөг. Цагтаа нар олон тосхны иргэд эднийг барихаар ирэхэд Барнабас гэр бүлийнхээ өмнөөс хариуцлага хүлээхээр болсон ч цагдаа нар зөрүүдлэгт нь ховстож Анжеликийг хамт авч явахыг хүсдэг. Carolyn яагаад ч миний үеэр байшингийнхаа хаалгыг хаан цааш ордог. Барнабас Анжеликийг барин авахд намайг үгүй хий. Өөрийнхөө хэн гэдгийг харуул гэхэд нь үгүй. Харин бид хэн бэ гэдгийг харуулах болно хэмээн хүзүүг нь хазгаад түүнийг цайзруулж идэнд оруулдаг. Excuse me. Барнабас түүнийг дээш идэлхэд тэрээр Carolyn-ы өрөөнд ороод ирсэн байх ба Carolyn хүн чон болон хуурцсан миний өрөөнөөс зайл хэмээн хашгирдаг. Анжеликийг буун ирэхэд Эли түүнийг буудан унгаасан ч мэдээж шуламжтэй. Яахчгүй. Бүр хандах зүрх хөшөө энтрийг нэм оруулж байдаг. Барнабас түүнийг цогсон ч эцэст нь Анжелик тэсвэр алдаж хэрвээ Коллинсийн гэр бүлийн нар шиг цусаа урсган байж босгосон юм бол би үнийг цусан живлэх болно хэмээн гал тавьж бүх хөшөөг нэм оруулдаг. Carolyn энэ үед бууж ирнэ түүнтэй тулцсан ч нэг юм болдоггүй. Мөн тэрээр Коллинсийн гэр бүлийг хараасан болохоо хэлж хүн чоноо явуулан Carolyn-ыг хазуулж Дэвидийн ээжийг далайж ивүүлсэн. Мөн Барнабасын аав ээжийг ч мөн адил хөнөөсөн болохоо хэлдэг. Гэтэл Дэвид Анжелик танд нь түүнийг 50 орхих гэж хэлэхэд чамайг төрүүлж үгүй хэрэгтэй хэмээн түүнрөө өгөхөд ээж нь гарч ирэн түүнрөө дайрч гэрлэн бүрхүүл зааж өргөдөг. Барнабас түүн дээр очино. Би чамайг хайрладаг байсан. Бид хамтдаа үрд мөх амьдарч болох байсан гэж хэлэхэд бид одоо чадна шүү дээ гэхэд чи хизээч миний хайрыг хүсээгүй. Чи намайг эзэмшихийг л хүссэн гэж хэлдэг. Харин Анжелик би чамд хайртай шүү дээ гэсэнд чи хайрлаж чадахгүй Анжелик. Энд чинь чиний хараал хэмээхэд тэрээр зүрхээ гаргаж ирнэ. Үнийг аваач гэсэнд Барнабас татгалзаж бүхнийг ойлгосон Анжелик нулимс сунган үгүй болдог. Барнабас гинт Вики байхгүйг анзаарна. Анжелик түүнийг хараасан болохыг мэдэж түүний хойноос явдаг.
Харин энэ хооронд Вики хавцлал руу төгсөөр л байдаг бөгөөд хавцлын ирмэг дээр ирнэ яг хүсрэх гэж байхад нь Барнабас түүнийг барьж авна. Би чамайг алдлаа л гэж бодлоо хэмээхэд чи намайг аль хэдийн алдсан. Чи сүудэрт амьдрдаг. Харин би гэрэлд. Би хөгшөрч хөтлөн үгүй болно гэсэнд бид ямар нэг арга олно гэж хэлдэг. Харин Вики бидэнд арга байгаа хэмээн хавцлаас үсрэхэд Барнабас түүний хойноос үсэрч үзүүг нь хазаж хадан дээр ундаг. Барнабас түүний хойноос Викторио хэмээн дуутахад тэрээр өөрийгөө Жосет хэмээн үдэнэн сэрдэг. Жосетийн сүнс иргэн биедээ орж вампир олон сэрж байгаа гэсэн. Киноны хэсэг далайн гүн рүү чиглэхэд эмч Жюли амарч байгаагаар кино маань өндөрлөдөг. Киног анхааралтай шимтээ үзсэн хүмүүс л нарийн гоё шийдлүүдийг нь анзаарсан байх. Уг нь жанраараа комеди хоррор гэж явж байгааж зарим энэдмийн хэсгүүд нэг л хүчлээд тохиромжгүй санагдсан. Мөн Каролин, Дэвидийн ээж, Жосетийн сүнс зэрэг дөрүүдийн оролцоо нь тийм ч утга учиртай юм шиг санагдаагүй. Эдгээрийг бүр эхнээс нь хасчихсан бол илүү цэвэр, илүү сайн кино болох байсан байж магадгүй. Бас кино өөрөө 1 цаг 50 минутын үргэлжлэх хугацаанд хитрхээ олон нууц, сүнс, хүн чон, вампир, шулам гэх мэт хитрхээ олон зүйлийг багтаах гэж оролцсон нь хэмжээ нарийн агцсан талтай байсан. Ингээд энэ хэсгээ энд түрээ дуусгая. Дараагийн бичлэгээр бүлээн самурайтай уулзцгаая. Баярлалаа. Баяр та guys.